Уйл зүйн мэдээллийн соём хөтөлбөр. Радиотой хамтагаа сонсогтанд баярлалаа. Соём нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр энэ удаад эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмчилгээ үйлчилгээний үн тарифын өөрчлөлт гэсэн сэдвээр ярилцсан. За нэвтрүүлэгт эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээ чанарын газрын мэргэжилтэн Наран Чимэг оролцож байна. За зочиндоо энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Өнөөдрийн радиог сонсож байгаа нийт сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За сонсогчдоо хүн 30-50-22 дугаар явцаар өнөөдрийн бидэнтэй ярилцж байгаа сэдвийн хүрээнд манай зочноос асуулт асууж зөвлөгөө мэдээлэл аваарай. За эрүүл мэндийн даатгалын сангаас зардал төлбөрийн хариуцах хитэн эмчилүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон. За энэ 2 дугаар сарын 1-ээс мөрдөж байгаа шинэ өөрчлөлтийн талаар эхлээд мэдээлэл өгье. За эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа энэ тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг болохоор эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл бол жил болгон шинжилэн баталж байдаг. За энэ жилийн батлагдсан тогтоолоор бол нэлээд олон тусламж үйлчилгээний зардлууд бол өөрчлөгдсөн байна. За үүнд нь нэгдүгээр нь хэвтэн эмчилүүлэх тусламж үйлчилгээний тариф бол өссөн байгаа. За хуучин бол улсын эмнэлгүүдэд 300 мянган төгрөгөөр суурь тариф болгоод өвтөг ойролцоон оншийн бүлгээр санхүүждэг байсан бол хувийн эмнэлэгт бол 175 мянган төгрөгийн суурь тарифаар олгодог байсан бол за энэ оны 2 сарын 1-ээс ахуулаад улс болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа нийт даатгуулагчдын суурь тариф нь бол 400 мянган төгрөг болж өөрчлөгдсөн. Тэгэхээр улсын эмнэлэгч байсан, хувийн эмнэлэгч байсан адилхан 400 мянган төгрөгийн суурь тарифаар үйлчлэгээр болсон гэсэн үг байна. Тэгэхээр энийг бас хүмүүс буруу ойлгоод байдаг. Шууд 400 мянган төгрөгийг хөнгөлөх юм байна гэж ингэж ойлгодог. Гэтэ энэ нь үгүй юм байна. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас хэвтэн эмчилүүлэгчдийн зардлыг олгохдоо өвтөг ойролцоон оншин бүлэг буюу тухайн хүн ямар өвчний улмаас хэвтэн эмчилүүлж байгаа, ямар тусламж үйлчилгээ авч байгаа тэрнтэй нь холбогдуулаад янз бүрийн тарифаар бол олгож байдаг. Тэгэхээр одоо зарим хүн 400 мянгаас нь хасагдана гэсэн үг шүү дээ. Нэмэгдэж байгаа ч байгаа. Сая хэдэн зуун мянган төгрөгийн зардал ч гэсэн олгож байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ зүрх тарих мэдрэлээ бис заслын үед бол одоо энэ өндөр өртөг хийгээд хаалгаа хийж байгаа. Энэ тохиолдолд бол сая гаруй мянган төгрөгийг ч гэсэн нэг удаа хэвтэн эмчилүүлэх зардалд нь олгож байгаа. Ийм зардлыг нөгөө хийж байгаа үйлдэлээс нь шалтгаалаад зүгээр бис засал хийлгээгүй хэвтэж байгаа тохиолдолд бол нэг 320-аас тэгээд нэг 800 орчим мянган төгрөгийн зардлыг бол даатгалын сангаас олгохоор байгаа. Эрүүл мэндийн даатгалын газар одоо 2000 гаруй эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулж ажиллаж байгаа гэсэн ийм мэдээлэл байна тийм. Хувийн эдгээрийн одоо хэдэн хувийн хувийн эмнэлэг байна. За эрүүл мэндийн даатгалын сан бол сангаас санхүүжж байгаа хувийн эмнэлгийн бол одоо жилээс жил нэмэгдэж байна л да. Тэгээд энэ жилийн байдлаар зөвхөн хэвтэн эмчилүүлэх тусламж үйлчилгээний зардлыг одоо даатгуулагчийн хөнгөлтийг үзүүлэх хувийн эмнэлгүүдийн тоо 178, улсын хэмжээнд бол 178, үүнээс 84 нь бол одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эмнэлгүүд бол гэрээ байгуулан ажиллаж байна. За хувийн аршаан сувилуудын хувьд бол одоо нийт улсын хэмжээнд 58 аршаан сувилтай гэрээ байгуулсан байгаа. За Улаанбаатар хотод үүний 28 нь бол ажиллаж байгаа. За тэгэд мөн хэвтэн эмчилүүлэх даатгуулагчийн ингээд тариф өссөнөөс гадна мөн аршаан сувиллаар сувилуулж байгаа сэргийн засаг тусламж үйлчилгээ авч байгаа даатгуулагчийн зардал мөн 250 мянган төгрөг болж өссөн. Хуучин бол аршин сувилуулж байгаа тохиолдолд 110 мянган төгрөг нь бол даатгалын сангаас олгодог байсан бол за энэ 2 сарын 1-ээс 250 мянган төгрөг болж нэмэгдсэн бас явж байгаа. Тэгэхээр хувийн эмнэлэг дээр яг ямар тусламж үйлчилгээ за хувийн эмнэлэг дээр бол зөвхөн хэвтэн эмчилүүлэх тусламж үйлчилгээний зардлыг бол олгож байгаа хэвтсэн тохиолдол. За үүнээс гадна улсын үйлчилгээ гэрээлэн гүйцэтгэдэг хэд хэдэн эмнэлгүүд байдаг. Үргэлжлүүлээд сонсогчийн асуултанд хариулт өгчид үргэлжлүүлэн ярилцъя. Сайн нэвтрүүлэг таныг сонсож байна. Би юм асуух юм аа нэвтрүүлэг. За. Энэ хувийн эмнэлгүүдээс хэмэл сонгод том эмнэлэг одоо граммэд одоо мэд энэ юудын сүмийн хоцтойгоо чинь богдын мужийн хоц энэ ямар хувийн эмнэлгүүд одоо энэ хөнгөлтөнд ороод авьяасны хөнгөлтөнд орсон бай хэвчиж аппарат зүйн хийдэг. За нэмэлт асуулт байна танд. За тасарсан. Тийм байна. За Улаанбаатар хотын хэмжээнд бол нийтдээ 84
хувийн эмнэлэгтэй бол гэрээ байгуулсан байгаа. За энэ 84 эмнэлгийнх нь 12 эмнэлэгтэй өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэхээр гэрээлцсэн гэдэг хоёр тусдаа гэрээтэй явж байгаа. Тэгэхээр саяны хүний асуусан сонгодоо Grand Med, Intermed гэдэг эдгээр эмнэлгүүд нь бол одоо хэвтэн эмчлүүлсэн тусламж үйлчилгээнийхэн зардлын одоо өртнөө оншин бүлэгтэй холбоотой 400 мянган төгрөгийн суур тарифаараа тооцоод нийт өөрийнхөө авдаг тэр зардлаас энэ манай даатгалын сангаас өгж байгаа зардлыг хасч тооцоод ингээд олгож байгаа. За Grand Med эмнэлэг бол нэг улсын эмнэлгийн үйлчлэгийг гэрээлэн гүйцэтгэх гэдэг бас ахаад тусгай юм гэрээтэй явдаг. Энэ нь болохоор хан уул дүүргийн яаралтай мэс заслын тусламж болон хэвлэн хүндийн мэс заслын тусламж үйлчлэгээ гэрээлэн гүйцэтгэдэг ийм байгууллага байгаа. Энэ газар болохоор за мэс заслын тусламж үйлчлэгийн дээр ямар нэгэн төлбөр авахгүй яг улсын эмнэлэгтэй адилхан мөн амбулатор болон онцлогооны зардлыг нь бол даатгалын сангаас өгöd явж байгаа. Ийм хідэн 3 хувийн эмнэлэг байгаа. Нэг нь Grand Med, за мөн хороолд байдаг Номон гэдэг эмнэлэг байгаа. Энэ бас мэс заслын тусламж үйлчлэгээг үзүүлж байгаа. Мөн ачтан эмнэлэг бас мэслийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгээ мэслийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа газар нь амбулатор онцлогооны зардлыг нь бас даатгалын сан өгж болохоор хувь хүнээс амбулатор онцлогооны зардлыг нэмэлтээр авахгүй гэсэн үг. Иргэд дуудлагаар одоо явж очиод үйлчлүүлчих гэсэн үг. Хоройг нь заагаад өгсөн байгаа. Яг одоо хан уулын тэр хороо бол Grand дээр Баян голын тэд нь бол Номон дээр гэдэг ингээд заагаад өгсөн. За дараагийн сонсогчийн асуултанд хариулт өгье. Сайн мэдээлэл танаас байна. За. Гэвч чөлөөдөө нурны үе яхад энэ 420 мянгаас авах орооноос байгаа юм. За, үе солиулалттай. Хоёр тань нүдний бодрыг яхад энэ мөнгнөөс орох уу? За баярлалаа. Таны асуултыг олглоо. За үе солиулахын мэс заслын хувьд бол улсын эмнэлгүүдээр голчлоо хийж байгаа, нэгдүгээр эмнэлэг дээр хийж байгаа, гэмтэл дээр хийж байгаа. За энэ болохоор энэ 400 мянган төгрөгтэй хамааралгүй. Зөвхөн хэвтэн эмчлүүлж байгаа тусламж үйлчилгээнийхэн зардлыг давхар өгöd явна. Үе солиулах нь өндөр өртөгтэй нөгөө мэс засалт хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл зардлын бол тусдан эрүүл мэндийн даатгалын сангаас бол олгож өгдөг. Тэгэхээр нийтдээ даатгалын сангаас 5 сая 200 мянган төгрөгийн 25% нь хувь хүн төлөөд 75% нь эрүүл мэндийн даатгалын сангаас тэр хэрэгслийн зардлаар нь тусдан өгөө явуулчихж байгаа. За нүдний болор дээр ч гэсэн мөн ялгаагүй нийт болрынхон тэр яг зардлынх нь 25% л хувь хүн төлнө, 75% нь бол даатгалын сан гэж төлөө явж байгаа. Нөгөө болор ч өөрөө янз бүр байгаа шүү дээ, тий. Тэгээ хэлбэр хэмжээ тэр нөгөө болрынхон юунаас чанар одоо үйлдвэрлэсэн газраас нь шалтгаалаад болрын одоо үнүүд нь бол янз бүр байгаа. Жилд 2 хүртэлх сая төгрөг одоо тухайн иргэнд оногдож байгаа шүү дээ. Тэрийг бас гэр бүлийнхээ гишүүдэд шилжүүлнэхээр одоо чинь энэ нүдний энэ эмчилгээ үйлчилгээг шилжүүлэх боломж байгаа юм. За энэ бол хоёр өөр ойлголт явж байгаа. За даатгалагчийн эрүүл мэндийн даатгалын хуулиар бол даатгалагчийн эрхлэлтээр бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа тэр жилийнхэн дээд хэмжээ хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн гишүүнийхийг шилжүүлэн тооцоолж болно гэсэн юм эрхэн дээр нь заасан байгаа. Тэгэхээр энийг бол ямар хүн авах вэ гэхээр нэгдүгээр зөвхөн шимтгэлээ өөрөө төлж байгаа иргэд. Тэгэхээр энэ ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон шимтгэлийн карманаас одоо төлж байгаа хуваар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж байгаа хүмүүс маань одоо өөрийнх нь нэг жилийнх нь 2 сая төгрөг биш дээ тусламж үйлчлэгэнд энэ дууссан тохиолдолд гэр бүлийнхаа хүнийхийг шилжүүлэн авч хэрэгжилж болно. Тэгэхээр энэ хаана ханддаг вэ гэхээр өөрөө нөгөө шимтгэлээ төлдөг харьяа нийгмийн даатгалын хэлцээр өргөдөл бичиж өгöd энэ шилжүүлгийг хийчихнэ. За төр хариуцдаг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг иргэдийн хувьд бол энийг шилжүүлэн авах юм боломж нь бол одоогор байхгүй. Тэгэхээр за болрын нээж хараад дуссангүй тийм үргэлжлүүлээд ярилцъя. Тийм. Сайн нэвтрүүлэг таныг сонсож байна. Сайн байна. Сайн байна. Энэ юу бодөр мэдний энэ бодрын хагалгаанд ороод ингээд ихтэй гарсан. Тэгээд энэ бодрын талаар нөгөө эрүүл мэндийн даатгалаас хөнгөж үзүүлдэг гэдэг ингэхээр эрүүл бодор мэдмээс өгнө бичиг өгсөн. Тэгсэн чинь орхон аймгийн эрүүл мэндийн даатгал дээр очихоор эмнэлэг дээр чинь шууд одоо хасагт хийгдээ явчихсан байсан. Тийм учраас тэндээс очихсон. Тэгээд ийм тохиолдолд би одоо буцаад ингээд нэг Улаанбаатар яваад ингээд яхад надад хүндрэлтэй байсан учраас би одоо оны өмнө тэгээд одоо ингээд хайцлаа. За иймэрхүү юмн дээр одоо тэр тухайн эмнэлэг үүнийг мэдсгэл баймаар санагдсан. Одоо ингээд шууд хатцаа хийгээ явчихдаг. Тэр яхаа ингээд бодор мэднээр ингээд үзүүлээд яхад тэнхэр дэвтрээ авчир гэж нэхэд байсан. Гүн интернетээр ингээд бүх юм одоо тэнхэр дэвтрээ ашиглахаа болчиход байна гэж хэлсэн. Өөдөөс за одоо ямар хэцүү юм бэ? Тэгээ нийгмийн даатгалын дэвтрийг юу хуулбарыг харж байгаа за гэж тэгээд намайг бүртгүүлж авчихсан. Ийм юм дээр ингээд
энэ даатгалын системэнд эмнэлгүүд нь хамааралтай бол одоо тэрийг мэдээд хүмүүстэй ингээд нөгөө хөнгөлөлтөөр хүргэн шуурхай одоо хөнгөлтийн нийтлүүдээс ингээд явж байгаа зүгээр энэ одоо миний хувьд одоо ингээд энэ асуудал одоо ингээд дууссан гэсэн үг. За таны асуултыг хариултыг радиоороо сонсоорой. За Өдний болор соёлын эцэслийг бол өнгөрсөн онд бол зөвхөн улсын эмнэлгээр хэвтэн эмчлүүлсэн тохиолдолтууд өндөр өртөгтэй эцэслийн тусламж үйлчлэгийн зардлыг шууд нөө зардлаас нь хасаад 75% даатгалаас нь хэмжлээ 25% хувь хүнээс авч ирсэн. За улсын одоо хувийн эмнэлгүүдийн хувьд бол одоо яг өндөр өртөгтэй эцэслийн тусламж үйлчлэгийг гэрээлэн гүйцэтгэж байгаа газруудыг өөрсдөө сонгож одоо манай сайтн дээр энэ тавьсан байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн зардлаа хөнгөлүүлж байгаа тохиолдолд бол дараат нь тэр эрүүл мэндийн даатгалын байгууллагаас очиж авна гэсэн асуудал бол иргэдэд байхгүй. Энэ бол зөвхөн эмнэлгийн байгууллага нь өөрөө хөнгөлтийг хийгээд эмнэлэг твтж яхад нь бол энэ хөнгөлтийг хийж нөгөө нийт төлбөрөөс нь хасарчлал тооцдог. Тийм учраас дараад нь өөртөө явдал чирэгдэл болоод тэр даатгалын газараас очиж авна гэдэг энэ бол буруу ташаа ийм ойлголт яваад байдаг. За энийг бол нөгөө халамжтай хүмүүс айгүй андуураад яваад байдаг. Тэгэхээр халамжийн сангаар болохоо гүрүүтэй болон тэтгэврийн насны хүмүүс халамжийн сангаас тусламж үйлчлэг авсан үе солиулах, нүдний болор солиулах тийм энэ тохиолдолд нөгөө зөрүү мөнгөө бол тэр халамжаас авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хүн хэрвээ гүрүүтэй өндөр насны тэтгэврт ч юм уу байдаг бол тэр баримтуудаа бүрдүүлээд харьяа халамж дээр очих хэрэгтэй байсан байхгүй. Хугацаа заах уу энэ хүний хувьд одоо яах вэ? Одоо энэ хүний хувьд бол би өнгөрсөн болол гэж бодож байна. 14 хоногийн дотор материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй байсан байх гэж санагдаж байна. Тийм. За дараагийн сонсогчийг авъя. Сайн нэвтрүүлэг таныг сонсож байна. Сайн байна уу? Сайн байна уу? Би хувийн эмнэлэгт одоо өдрийн 60,000-аар хэвтээ 10 хоног хэвтээ. Та гар утсаараа бидэнтэй ярилцаарай. За хэвтээ гарахад 400,000 цаасын сууд одоо суудгаад 200,000 цаа төлнө гэсэн үг үү? За энэ юу бол би шууд хариулах асуулт байхгүй бол утсыг насалж байгаа тарих. За тэгээ. Танд өөр асуух юм байна уу? Тасалсан юм шиг байна уусаа тийм. За тэгэхээр энэ бас хүн яг түрүүний анх битэр нэг ярьжсэн нэг ярьж байна те. Өнөөдөр өдрийн 60,000 төгрөгийн төлбөртэй энэ эмнэлэг хэвтээд 10 хоног хэвтээд гараа 600,000 төгрөг төлнө. Тэгэхээр энэ хүн бол бүтэн шууд 400,000 төгрөг асуулна гэсэн ойлголт биш. Энэ хүн яг ямар өвчний улмаас хэвтэж байна. Одоо чинь дарал тэгтэх өвчний улмаас хэвтэн эмчилсэн бол магадгүй яг түүнд нь харьяалагдах юм 410,000 ч байж магадгүй 420 ч байж магадгүй 390 ч байж магадгүй те. Яг тэр өртөг ойролцоо онших нь бүлэгтээ тохирсон хэмжээний зардлыг шууд тэр 600,000-аас хасаад үлдсэний хүн төлнө л гэсэн үг. Тэгэхээр ер нь бол 70%, 75%. Биш тэр нь өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл тусдаа тэр нь. За дараагийн сонсогч. Сайн нэвтрүүлэг таныг сонсож байна. Байна уу? Байна, таныг сонсож байна. Сайн нэвтрүүлэг. За аргашаа зөвлөлийн хөнгөлөлтийн тодорхой яриад өгч гүрүүп тэтгэв өндөр насны юу энгийн нийгмийн даатгал сайн дураараа төлдөг мөлдөг хүмүүс хамрагдах уу? За таны асуултыг авлаа. За аршин соёлын хувьд бол манай л хүмүүс энэ халамжтай энэ айгүй халамжаас өгдөг хөнгөлтийг бас манай даатгалын сантаа их хольж готгож их асуудаг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалд та шимтгэлээ төлөөл эрүүл мэндийн даатгал даатгуулсан гэсэн ийм даатгалтай бол танаас тэр хүн өндөр настай байна уу, ажил хийдэг байна уу, ажилгүй байна уу тэр нь өөр хамааралгүйгээр нийт зардлаас чинь 250,000 төгрөгийг хасч тооцно. За өндөр настай хүмүүс бол мэдээж нүүн халамжаасаа өөрөө материалаа бүрдүүлээд үлдсэн мөнгөө авах юм эрх нь бол байгаа. Энэ эрүүл мэндийн даатгалын дэвтрийн үйлчилгээний талаар түрүүний сонсогчсон. Харин тий. Тэрнээс бас хариулт өгье. За эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтэр бол одоогор л хэрэггүй болсон. Бүх юм одоо цахимжсан байгаа учраас бол регистрийн дугаарыг хийхэд бол таны үйлчлүүлж байгаа бүх эрүүл мэндийн байгууллага дээр таны мэдээлэл гарна гэсэн үг. Ер нь бол иргэний үнэмлэхээ иргэний үнэмлэх. Тэгээ одоо бол одоо бүх одоо хувийн эмнэлэг ашин соёлоор үйлчлүүлж байгаа бүх эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа хүмүүс хурууны хийгээр одоо бүртгэл хийгддэг болсон. Тийм учраас та заавал хурууныхаа хийг уншуулж ээж л нөгөө эмнэлэг твцэн ч хурууныхаа хийг уншуулна. Тэгээ гарахтаа бас уншуулна. Тэгэхгүй л нөгөө хүмүүс маань би одоо гарлаа гэдэг хурууныхаа хийг уншуулахгүй явчихлаар нөгөө хүний маань бүх нөгөө төлбөр нь манахаас нэхэмжилж авч чадахгүй болчиход байгаа. Тийм учраас нөгөө яг тухайн эрүүл мэндийн байгууллагад хандахтаа тэр тухайн эрүүл мэндийн байгууллагынхаа ресепшн бүртгэлийн хүнээс нь сайн асуугаад хурууныхаа хийг бүрэн уншуулж гарахгүй
болохгүй бол таны тэр нөгөө өмнөөс төлбөр хийх бас ийм асуудалтай болчиход байгааг бас нийт сонсогчд маань бас их бодох хэрэгтэй юм шиг байгаа. За дараагийн сонсогчийн асуултанд хариулт өгье. Соён нэвтрүүлэг таныг сонсож байна. За энэ одоо энэ шинэ үйлчлэл хөдөө орон нутагт одоо хэрэгжиж байгаа юу? За танд өөр асуух юм байна уу? Одоо энэ хөдөө орон нутагт одоо хэрэгжиж байгаа дахиад. Та хаанаас холбогдож байна? Хөвсгөлөөс. За Нэмэлт асуулт байна уу? Одоо энэ хөнгөлөлттэй энэ юу н одоо энэ сайн илмийн тэргээд имлэг байдаг шүү дээ одоо сав. Тэднэрт одоо хамааралтай байдаг юм болов уу? За танаас асуулаа. Хариулт энэ радиогоор сонсоорой. За тэгэхээр орон нутагт хэрхэн яаж хэрэгжиж байна? За тэгэхээр орон нутагт ч гэсэн эн чинь бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа манайтай гэрээ байгуулсан бүх эмнэлгийн хувьд л энэ хүчин төгөлдөр гэсэн үг. Тэгэхээр одоо хувийн эмнэлэг гэхэд орон нутагт нийтдээ 94 хувийн эмнэлэг бол 30 ашин сувилал бол орон нутагт одоо ажиллаж байна л да. Тэгэхээр хөвсгөлтөж байгаа бүх хувийн эмнэлгүүдэд энэ 400 мянган төгрөгийн энэ тариф бол яг адилхан нийгмөр одоо 2 сарын 1-ээс хэрэгжиж явна гэсэн үг. Хяналтын хэрхэн тавьдгийг энэ бол одоо үйлчлэхгүй байх шүү ингээд. Тэг хяналт нь бол манай аймаг болгон дээр эрүүл мэндийн даатгалын тасаг ажиллаж байгаа. Тэр тасаг дээр очиод тэр тасгаасаа мэдээлэл авна. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд манай эрүүл мэндийн даатгалын тасаг гэдэг 2-3 хүнтэй ийм тасаг ажиллаж байгаа. Тэр чанасаа бүх мэдээлэл ав. Бүх програм хангамжуул орон даяар яг нэг өдөр зэрэг хийгддэг. За дараагийн сонсогч. Ой, соён нэвтрүүлэг таныг сонсож байна. Байна. Сонсож байна. Соён нэвтрүүлэг. За энэ нийгмийн даатгал гэдэг нь одоо ингээд хувийн эмнэлэгт одоо ингээд хотоодны хагалгаа эмчтэйчүүд одоо ингээд хагалгаа нэгцэсэл хийхэд хэдэн хувь нь одоо нийгмийн даатгалаас олох. За. Та хаанаас ирж байна? За. Хувийн эмнэлгүүдийн хувьд бол одоо бас түрүүн сонсоггүй байсан бах те. Одоогийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа тусламж үйлчилгээний зардлыг бол зөвхөн олгож байгаа. За дээрэс нь 12% эмнэлэгт бол өндөр өртөгтэй мэс цэцлийн тусламж үйлчлэг гэрээлэн гүйцэтгэж байгаа. Тэгвэл одоо чинь Гаран мед гэхэд зөвхөн нурууны мэс цэцлийг хийх жишээ нэ. Болор мэлмэ гэхэд орбита эмнэлэг гэхэл нүдний ухаргаан хангалгаан дээр одоо өндөр өртөг. Тэгэхээр яг тухайн өөрийнх нь нөгөө нэг сонгосон мэс цэцлал хийж байгаа. За хэвлийн хүндээ энэ яралтай хавлааг бол Гаранд мед ачтан элит за тэгээд нэг номоо эмнэлэг дээр бол нөгөө өөрийнхөө харьяалынхаа хүмүүсийн мэсцлийг бол даатгалын сангаас тусламж үйлчилгээг үзүүлээд явж байгаа. Тэгэхээр эдгээр газрууд нь өндөр өртөгтэй гэрээлээгүй бол эдгээр бол ах ямар нэгэн хөнгөлт үзүүлэх боломж байхгүй. Тэгэхээр тухайн эмнэлгээс сайн мэдээлэл эхэлж сайн авах хэрэгтэй хүмүүс бол өөрчлөлт. Би одоо өнөөдөр хаалганд ороход таних даатгалаас айл алийг хөнгөлөх вэ гэдгийг сайн асууж хэрэгтэй. За дараагийн сонсогч соён нэвтрүүлэг таныг сонсож байна. Байна Сайн. Хаанаас ирж байна? Баянбүстөргөөс ирж байна. Энэ хувийн эмнэлгүүд жишээлбэл ордоо уламжлалт чиглэлээр явуулсан эмнэлгүүдийн эрүүл мэндийн даатгал хөнгөлөлт хамаарахгүй. Нэмэлт асуулт байна уу танд? Жишээ нь Монгол Улсын эмнэлэг бол хамаарахгүй юм хэлээд байгаа юм. Тэрийг нэг тодорхой хийж өгөхгүй. Тэгэхээр 400 мянган төгрөг хөнгөлөлтийг тодорхойлж дахиад хэлэх өгөөрэй. За хариултыг авлаа. За маань татсан эмнэлэг бол хөнгөлөлтөнд бол хамаарсан байгаа. Гэхдээ тариф нь 250 мянган төгрөг. Уламжлалт эмнэлгүүдийн тариф бол улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд 250 мянган төгрөгөөр хөнгөлөлт даатгалын сангаас олгож байгаа. За тэгээд дотор мэдрэл хүүхэд эмэгтэйчүүд зэрэг одоо бусад эмнэлэг чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эмнэлгүүдийн тариф 400 мянган төгрөг болсон байгаа. Тэгэхээр маань татсан бол манайтай гэрээтэй. Тэгэхээр нийт зарлаасаа 250 мянган төгрөгийг хасч таацнаа гэсэн үг. За сонсогч хандж байна. Соён нэвтрүүлэг таныг сонсож байна. Байна. Соён нэвтрүүлэг таныг сонсож байна. Асуулт асуугаарай. Энэ хөлний хөгжлийн төлөвийн бас энэ даатгалын сангаас төлбөрөө гаргуулж байгаа юм. Энэ тийм даатгалын сангаас гардахгүй гэж бас бэлэн мөнгөөр ингээд хадвалт юм лээ. Хардаас юуны мөнгө. Тэгээд тэр мөнгө даатгалын сангаас олгож болдгоо юм уу гэж асуух гэсэн. Айлын хандсан та? Дахуу аймгийн нэгдсэн эмнэлэг. Дархуу бол юм уу тийм. За харин. За. За Дархан аймгийн
нэгдсэн эмнэлэг бол одоо улсын эмнэлгийн статусаар явж байгаа. Тийм учраас эрүүл мэндийн даатгалын сангаас бол хэвтэн эмчлүүлэх зардал, хагалганы зардлыг бол даатгалын сангаас бүрэн төлөөд явж байгаа. За тэгэхээр энэ хүн хадаасны талаар ярьж байгаа шиг байна. Тэгэхээр энэ одоо яг хэрэгслийн зардлыг нь бол одоо яг тухайн хүнээс авсныг нь бол би одоо тодруулах хэрэгтэй ах. Энэ хүн надад эргээд утас ширмсээ өгөөд бид нар эргээд яхан бол дарах уултаа яриад тэгээд ямар зардлыг яагаад яг авсан, хэдэнд бүрэг авсан гэдгийг сайн бүрэн мэдэхгүй бол бид нар одоо бүрэн мэдээлэл аваагүй учраас энэ хүндлэлд бүрэн хариулж болохгүй. Тэгэхээр хувь хүмүүс та манай эрүүл мэндийн даатгалын 1813 гэдэг манай ийм лавлах утас байгаа. Энэ утасанд хандаад өргөдлөө өгөөд манад хандж бас болно. Мөнгөний буцаа олох боломж байгаа юу? Мэдхгүй тэр нь яг зөв эрүүл мэндийн даатгалын хуулиар бол хэвтэн эмчилүүлж байгаа тохиолдолд тухайн хүний авсан орох байх материал эмнэлгийн хэрэгслийн зардлыг бол тухайн байгууллага зах зээлийн дундаж ханшаар тооцоод буцааж олгоно гэсэн ийм заалт бол байгаа. Тэгээд тэр хүн маань өөрөө эсвэл заавал энэ Улаанбаатарт ирэх шаардлагагүй шүү дээ. Энэ хүн бол Тархан уул аймаг дээр байгаа эрүүл мэндийн даатгалын тасаг дээр очиод шийдвэрлэх боломжтой. За тэгэхээр өрөх сум тосгоны санхүүжилтэнд яг ямар өөрчлөлт орсон бэ? За 2018 оноос эхлээд энэ өрөх сум тосгоны эрүүл мэндийн байгууллагуудын зарим тусламж үйлчилгээний зардлыг бол эрүүл мэндийн даатгалын сангаас төлж эхэлсэн байгаа. За тэгэхээр өнөөдрийн байдлаар бол өрөх сум тосгоны үзүүлж байгаа өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, гэрийн үйлчилгээ, за мөн онцлогоо шинжилгээний зардал гэсэн ийм дөрвөн төрлөөр бол эрүүл мэндийн даатгалын сангаас бол зардлын төлбөрийг олгоод явж байгаа. За жишээ нь гэхэд гэрийн эргэлт гэхэлэр одоо тэр тухайн даатгалагч маань тухайн өрөх сумынхаа эмнэлгээс хэдэн километрийн зайтай оршин гэдгээс нь шалтгаалаад тарифыг нь одоо хоёр өөрөөр 50,000 70,000 гэдэг. Жишээ нь одоо 10 км-ээс цааш байх юм бол 70,000-аар тооцож одоо даатгалын сангаас зардлыг өгч байгаа. За мөн одоо өдрийн эмчилгээг бол одоо өрхтөрөө ирээд өдрөөр стор нийлгэн гэж манайхан ярьдаг шүү дээ. Энэ тусламж үйлчилгээ яаж байгаа 70,000 төгрөг болсон байгаа. Энэ хуучин 30,000 төгрөгийн зардлаар олгож ирсэн. Инфляц бол 70,000 болоод ингээд. Энэ маань 12 сараас эхлээд бол хэрэгжээд ингээд явж байгаа. За 20,000 төгрөг хүртэлх онцлогоо шинжилгээний зардлыг бол мөн өрхийн эмнэлэг дээр олгож байгаа. За сэргээн засах тусламж үйлчилгээ бол 2-оос доошгүй сэргээн засах тусламж үйлчилгээг 5-аас дээш хоног хийсэн тохиолдолд одоо 50,000 төгрөгийн зардлыг даатгалын сангаас олгоод явж байна. Тэр нэг уйлрал тутамд олгох саад тутам байгаа. Тэр нь бол бас байгаа тийм. Тэгэхээр нөгөө одоо улиралдаа нэг удаа өдрийн эмчилгээ эхэлсэн. За тухайн өдрийн эмчилгээ хийж байхад бол тий сэргээн засах тусламж үйлчилгээ, гэрийн үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх бусад газартай юм давхардал үүсгэхгүйгээр ингэж хийх юм гэх мэтчлэн бол энэ нарийн залтууд нь бол дотроо явж байгаа. За сонсогчийн асуултанд хариулт өгье. За. Сайн нэвтрүүлэг таныг сонсож байна. Сайн байна. Сайн байна. Хаанаас ирж байна та? Улаанбаатараас ирж байна. Хоёр юм асуусан. Шодрол судал дээр одоо ямара харахаар зэрэг 500,000 гэж байна. Тэгээд энэ юу н томограф нь болохоор 620,000 гэж байгаа байхгүй. Тэгээд энэ ямар хаана харуулсан гинэхөө? Шодрол судал дээр. За. Тэгээд энэ ямар нэг даатгалд одоо хамрагдах уу гэхээр зэрэг үгүй. Тэгвэл өөр хөгжлийн бэрхшээлтэй үнэлтэй. Тэгээд өөр одоо тэгвэл даатгалд одоо хамрагдсан тэр имра энэ төр очиод харуулж болохгүй юу гэхлээр зэрэг манайх юу систем уншихгүй гэдэг байна. Тэгээд юу томограф нь болохоор 620,000-аар харуулна гэж байна. Тэгээд энийг ингээд даатгалаас хамруулж болдгоо мó тэгээд хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мөнгө төгрөг муу туулахыг хөрч юм л тэгээд тэрийг л асуух гэсэн. За онцлогоо шинжилгээтэй холбоотой асуултууд орж ирж байгаа юм байна. За тэгэхээр улсын эмнэлэгт үзүүлж байгаа энэ онцлогоо шинжилгээний зардлыг даатгалын сангаас бол олгож байна. Тэгээд үүнд бол одоо тарифны хувьд бол сардаа бол 55, улирлынх нь 165,000 гэдэг өндөр өртөгтэй ийм онцлогоо шинжилгээ хийлгсэн бол 165,000 төгрөгийн одоо нийт зардлаас нь хасаад ингээд олгох ийм үйл ажиллагаа бол одоо явагдаж байна. Тэгэхээр энэ хүн маань өөрөө яг хавдар судлалын өөрийнх нь яг улсын үйлчилгээтэй эмнэлгийнх нь өөрийнх нь одоо ямра томограф одоо харуулж байгаа 165,000 төгрөгөөр хасуулаад нийт төлбөрөөсөө одоо шинжилгээгээ хийх юм боломж нь байгаа. Гэхдээ тэр чинь одоо том эмнэлгүүтэй хажууд бас нэг хувийн юм ямра томографын лаборатори эмнэлгүүд бас байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нэр
хувийнх юм уу улсынх юм уу одоо тэрийг бол одоо сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан та улсынх эмнэлэгт хандсан бол ойчор дугаараа бичүүлээд 165 мянган төгрөгөөр нийт зардлаас асуулах юм боломж байгаа. За дараагийн сонсогчд асуулт юм. Сайн нэвтрүүлэг таны сонсож байна? сайн байна гоо. Энэ тэтгэврийн ахмад нөхцөл хүмүүс зүгээр заавал хавлгамаг байшаа нэг нөхөн сэрэг хэмжээнд хэвчүүл тэн зордноо зордлон тоос болгодог юм байна уу? За ойлголоо асуулт юм. За нөхөн сэргийх эмчилгээ. За нөхөн сэргийх тусламж үйлчилгээ үзүүлдэг одоогийн байдлаар хоёр эмнэлэг байгаа. Нэг нь болохоор оргил даршин соёлын хажуул сэргийн засах клиник эмнэлэг байгаа. За нөгөөх нь болохоор Энзэн айлын эмч байгаа. Нөхөн сэргийх одоо эрүүл мэндийн төв гэдээ байгаа шүү дээ тийм. Ийм хоёр газараар нөхөн сэргийх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгэхээр энэ ч бол зардлаас нь бол 250 мянган төгрөгийг хасч тооцож байгаа. Ер нь одоо энэ эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг улирлаар нь төлж гэнэ үү? Төрөөсөөс яг ямар хүмүүсийн даатгалын шимтгэлийг хариуцж байна? За 2020 оны хувьд бол шимтгэлийн хувь хэмжээ бол өөрчлөгдөггүй байгаа. За ганцхан юунд өөрчлөлт төрсөн бэ гэхлээр хөдөлмөрийн өсний доод хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой өөрөө шимтгэл төлдөг хүмүүсийн шимтгэлийн хувь хэмжээ жоохон нэмэгдсэн байгаа. За тэгэхээр төр хариуцах иргэд гэж бас байдаг. Эдгээр иргэдийн шимтгэлийг бол улсаас одоо хөдөлмөрийн өсний доод хэмжээний 2% тэнцэх буюу 100,800 төгрөгийг бол жилд нь төлж өгдөг. Үүнд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр настан 0-18 насны хүүхдүүд хүүхдээ асарч 2 хүртэл асарч байгаа ээжүүдийн энэ шимтгэлийг бол төр хариуцаж ингэж төлж байгаа. За шимтгэлээ өөрөө төлж байгаа иргэдийн хувьд бол ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа иргэд маань хөдөлмөрийн өсний доод хэмжээний 1% тэнцэх буюу 50,400 төгрөгийг улирлаар нь буюу хагас жил бүтэн жилээр нь ингэж төлөх юм боломжтой байгаа. За гадаадын иргэн харьяалгүй иргэд бол хөдөлмөрийн өсний доод хэмжээний 2% буюу 100,800 төгрөгийг ингээд төлөөд явж байгаа. Тэгэхээр харьяал гаргалзахгүйгээр одоо ямар хүмүүст үйлчлэх үү, ямар эмнэлэг. За энэ асуултын өмнө сонсогчийн асуултыг авъя. Сайн нэвтрүүлэг таны сонсож байна? Би охноос иржэнд орхоноос юм үйлчлэгүүд байдаг байна уу? Ямар эмнэлэг? Та ямар үйлчлэг авахыг хүссэн бэ? Нөхөн сэргийх эмчилгээ. За. Хариултыг авлаа. Асуултын. За нөхөн сэргийх эмчилгээ аймагт яг нөхөн сэргийх гэхлээр тэр Эрдэнэ төвлөрийн хажууд нэг совлол байдаг тийм Эрдэнэтэй совлол тэр л манайтай гэрээтэй ажиллаж байгаа. За бусад тэр эмнэлгүүд нь бол хэвтэн эмчлүүлэг тусламж үйлчлэгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Орон нутгтаа гэрээ байгуулахдаа яг ямар шаардлага тавьж байгаа юм бас нэмэх боломжтой юм уу? Эрүүл мэндийн эмнэлгүүдийн тоог. За ер нь шинээр орж иж байгаа эрүүл мэндийн байгууллагууд нь бол угаасаа хуулинд заасан магадлан итгэмжлэгдсэн байх ёстой. Тэгэхээр тухайн үйл ажиллагаагаа явуулаад 2 жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа явуулсан байгууллага эрүүл мэндийн яамд хүсэлт гаргаад магадлан итгэмжлэл авдаг. Тэгээ магадлан итгэмжлэл авсан эрүүл мэндийн байгууллага за манай эрүүл мэндийн даатгалаас тусламж үйлчлэг авахдаа манай сонгон шалгаруултыг бол 2 жил тутам нэг зарладаг. За энэ жилийн сонгон шалгаруулалт одоо 6 сард зарлагдахаар байгаа. Тэгээд манай сонгон шалгаруулалт тэнцэн тохиолдолд гэрээ байгуулад ямар нэгэн өөр асуудалгүйгээр тусламж үйлчлэгийг үзүүлээд даатгалын сангаас одоо зардлаа аваад явах юм боломжтой байгаа. За сонсогч бидэнд хандж байна. Сайн нэвтрүүлэг таны сонсож байна? Өдрийн хаанаас ирж байна? За танд ямар асуулт байна? За. Нийтний зүйлээр оруулаад нэг нь асаргааны юм ингээд бид болсон оруулсан. Энэ хүнгээд одоо хүмүүсийн зүгээр нэг тийм өөр маягаар сонгож мөхөж яраа байж байгаа юм. За тэгээд одоо гостой зүйлингээд юм явахаар энэ тайлбар нэг хэрэгцээ тэгээд нэг өөр төрөмөр өөр яргаж мөгдөө. За тэгээд ингээд тийм хамаагаар апдейт явуулсан ингээд болсон. Ini itu foto dokter hukum dan dokter juga dapat hasil pun mau posisinya jadi atau ini kontak ini
Иймээс инженерийн үйлчлэгээр дандаа хэвээрээ. За таны асуултыг олголоо, бидэнд танд баярлалаа. За тэгэхээр томографийн шинжилгээнд хамрахын тулд за энэ хүн бол бас нөгөө эмнэлэг хөдөлгөөний магадлалтай холбоотой асуудлыг асууж байгаа шиг байна. Энэ бол нийгмийн даатгалын байгууллагын хариуцах ажил. Ер нь гэтээ жил болгон заавал яахгүйгээр бас энэ өрөвтэй нэвтрийн хүмүүсийн сонгох энэ үйл ажиллагаа бол явагддаг. Тэгэхээр та өөрийнхөө нөгөө нэг хяналтанд нь байдаг эмчтэй хандаад энийг бол шийдвэрлэх ингэж боломжтой байгаа. За тэгээд мөн энэ хүнд бол одоо яг гэртээ ингээ хүний асаргаанд байдаг учраас та гэрийн үйлчлэгийг өрхийн эмнэлгүүдээс авах энэ бүрэн боломж нь танд нэгдсэн байгаа. Тэгэхээр та гэрээр ямар үйлчлэгээ авч болох вэ гэхээр өрхийн эмнэлэгтэй хандаа шинжилгээнүүдээ хийлгэж болно. Боломжийн шинжилгээнүүдээ за мөн гэрийн тусламж үйлчлэгээр асаргаа сувилгаа бол одоо даатгалын сангаар хийлгэж болно. За мөн өдрийн эмчилгээ нээлгээд эм тариагаан бас авч болно. За мөн өрхийн эмчийн байнга эргэлтэнд байгаа мэт эмийн үнийхээ хөнгөлтийг эмээ бичүүлж аваад өөрийнхөө ойролцоо байгаа газраасаа эмийн үнийхээ хөнгөлтийг аваад ингээд үзүүлж болно. За тэгээд мөн өөрөө хяналтанд байдаг эмчтэй үзүүлээд яг заашгүй шаардлагатай томограм эднэр хийлгэн гэх юм бол нөө улирлын 165 мянган төгрөг асуулаад яг л нөө очт дугаараа аваад ингээд улсын эмнэлэг дээр бол хандхад юм боломж нь бас байгаа. Өрхийн эмнэлгийн үйлчилгээнд тэр гэрээр эмчлэх үйлчилгээний үн тарифыг бас тодруулаад. Гэрээ эмчилгээ нь 50-аас 70 мянган төгрөг байгаа. Тий. Гэрээр үйлчлэх. Тий нөгөө би зайнаас хамаарат 2 өөр байгаа гэд хэлжсэн тий. За сүүлийн сонсогчийн асуултанд хариулт өгье. Сонь нэвтрүүлэг таныг сонсож байна. Баярлалаа. Сайн байна уу? Сайн. Хаанаас ярьж байна та? Улаанбаатар хотоос ярьж байна. 2 юм асуулт гэсэн. За. Эрүүл мэндийн даатгалаа хэрэглэхгүй байгаа хүмүүс ямар нэг урамшуул байна уу? Нэгдүгээрт нь. За. Хоёрдугаарт нь нөгөө эрүүл мэндийн даатгалыг шилжүүлдэг юм батлагдсан уу юу тэр? За таны асуултыг авлаа. За баярлалаа. За эрүүл мэндийн даатгалын шимтгэлэн тогтмол төлөөд үйлчлэгээ авахгүй байгаа хүмүүс урамшуул гэдэг нэг магадлан итгэмжлэгдсэн спорт клубүүдээр нэг удаа хичээлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас 60 мянган төгрөгийн хөнгөлтийг олгох ийм урамшуул явагдаж байгаа. Тэгэхээр та өөртөө ойрхон байгаа. Манайта гэрээтэй 13 фитнес клуб байгаа. За энэ клубүүдээр очиод одоо үйлчлэгээ авах юм боломж байгаа. За энэ шилжүүлэх гэдэг нь өрхийн даатгалыг яриад байгаа шиг байна те. Тэгэхээр энэ нь бол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардлын хэмжээ 2 сая төгрөгнөөс хэтэрсэн шимтгэлээ өөрөө төлдөг иргэдийн хувьд бол гэр бүлийнхэн аль нэг гишүүний 2 сая төгрөгийг шилжүүлэн авах юм боломж нь байгаа. Энэ дүрм журам нь бол батлагдаад мөрдөгдөөд явж байгаа. Энэ бие чирэгжүүлэх юм уу бялдар чалхтай үйл ажиллагаатай холбоотойгоор яг хэдэн төгрөгийг 60 мянган. Тийм. Гэхдээ энэ нь болохоор юу ч 3 сарын хугацаанд одоо тухайн газраа 24-өөс доошгүй удаа явсан. За өдөрт 1-ээс доошгүй цаг энэ үйлчлэгийг авсан ийм даатгуулагчдаа урамшуулах зорилгоор 60 мянган төгрөгийн хөнгөлтэйг л одоо үйлчлэгэнд явсныхан дараа олгож байгаа. Өнөөдрийн байдлаар 13 спорт клуб бол манайта гэрээ хийцэн байгаа. Энэ шилжүүлэх эрхээ шилжүүлэхийн үйлчлэгээ бол хэрэгжиж байгаа зү. Хэрэгжиж байгаа нь 2 сая чинь тий одоо харьяа дүүргийнхаа нийгмийн даатгалын хэлцээр 2 сая төгрөг дуусан тохиолдолд шилжүүлнэ. Тэгэхээр хүмүүс бол энийг юу гэж ойлгоод байна гэхээр зөв өнөөдөр би өндөр өртөгтэй хагалгаанд орох гэж юм чинь өөрийнхөө 2 сая төгрөг хүүхдийнхээ 2 сая төгрөгтэй нээлгэлээ шууд ингээд энэ хагалгааных зардлыг төлчихгээд ингээд ойлгоод байгаа. Энэ бол тийм биш. Яг манай хуулийн дээр заахтаан болохоор тусламж үйлчлэгийн зардлынх нь 2 сая төгрөгийнх нь дээд хязгаар хэтэрсэн тохиолдолд гэр бүлийнхэн аль нэг гишүүнийхийг шилжүүл тооцноо л гэсэн ийм журам заавар явж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ гэж байгаа шүү дээ. Одоо нэг 7 төрлийн улаан хоолой, ходоодны хор тавдарч гэх юм уу энэ 7 төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ байна шүү дээ тий. За урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн даатгалын сангаас бас мөн энэ бол бас л нэг даатгуулагч өвдөгөө байхад нь бас сэргийлж байгаа бас энэ урьдчилан сэргийлэх үйлчилгээний багцууд бол одоо явагдаа 2-3 жил болж байна. Жил болгон энэ багцууд маань ингээ өөрчлөгдөд явж байгаа. За өнөөдрийн байдлаар болохоор нийтдээ 3 насны ангиллаар ийм 5 төрлийн багцаар бол энэ урьдчилан сэргийлэх үйлчилгээний зардлыг бол олгоод ингээ явж байгаа. Ер нь энэ үн тарифт өөрчлөлт орсноор ер нь ямар үр дүн гарна гэж харж байна. За энэ даатгалын сангаас олгож байгаа зардлын хэмжээг нэмэгдүүлнэ. Энэний ач холбогдол нь хувь хүмүүс даатгуулагчдын гарманаас гарч байгаа зардлын хэмжээг л бууруулах юм зорилготой л энэ тарифыг л нэмэгдүүлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд одоо хувьяасаа гаргаж байгаа төлбөрийн хэмжээг 25-аас одоо илүүгүй байх тийм шаардлагыг тавьж байгаа л гэдгийг үүнтэй бас уялдуулахыг зорж байгаа тийм ээ. Тийм, энтэй уялдуулаад ер нь даатгуулагчдын карманаас гарч байгаа зардлыг л бууруулах гол зорилготой ингэж авч байгаа. За нэмэлтээр нэг сонсогчид асуулт өгье. Асуултанд хариулт өгье. Сонин нэвтрүүлэг танаас сонсож байна. За энэ миний асуултанд хариулсангүй сая. Энэ нөгөө нэг өндөр өртөгтэй мэс засал гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө нэг нүдний юунд тийм сайн мэлмэ гэдэг эндийг одоо хараад ирэх юм болоо. Хараад ирэхгүй. Хөнгөлнө гэдэг. Сайн мэлмэ гэсэн үү? Тий. Сайн мэлмэ гэдэг эмнэлэг манайд бол одоогор гэрээ байгуулаг байгаа. Тэгэхээр тэр эмнэлэгт бол даатгалын сангаас ямар нэгэн зардал олгох боломжгүй байгаа. За. За нэмэлт бас яг энэ дээр нөгөө гэрээ хийсэн эмнэлэг гэдгийг илүү тодтогоод мэдээлэл тодруулаад өгч. Тэгээд ярилцлага бас өндөрлж байна. За өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 428 өрхийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээтэй байна. Үүнээс Улаанбаатар хотод байгаа 70 өрхийн эмнэлэгтэй гэрээтэй явуулж байна. За нийтдээ улсын хэмжээнд 962 эмийн сантай гэрээтэй ажиллаж байна. За Улаанбаатар хотод үүний 419 нь бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За хувийн эмнэлгүүдийн хувьд бол нийтийн улсын хэмжээнд 178 эмнэлэг. За үүнээс 84 нь бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг байна. За аршин сувилаас нийтдээ 58 аршин сувилал, үүнээс 28 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. За үүн дээр нэмэгдээд улсын үйлчилгээтэй одоо бүх клиникийн том эмнэлгүүд, за аймаг дүүрэг, сумын бүх эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй ингэж ажиллаж тавьж байгаа. За баярлалаа. Тэгэхээр соёл нэвтрүүлэг энэ түрээд өндөрлж байна. Энэ удаад эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмчилгээ үйлчилгээний үн тарифын өөрчлөлт сэдвээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Наран Чимэгтэй ярилцлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. Уйлзу мэдээллийн соём хөтөлбөр.